За баруунда 20 голоор бөмбөг нууж гаргаад тоолбор төр их гой дамжуулалт гаргаад өгсөн. Жордан тоолбортын олын цаашид цаграг дунсан. Тоглолтын нээлттэй өнөө. За Боктер бөмбөг ирсэн Өсхөөр. За Өсхөөрийн хувьд яг сүүлийн тоглолтын дараач ястай. Өргөн сагсан мөнгөс да суграа 2 тоглогчийн дундаас дараагийн боломжийг үүсгэж чадсан дүлгөө мөрөнгийн оролт. Үүсгэж яадаг зөв тийм ээ талбай дээр. Эдгээр зүйлсээр л одоо Найц илэрх магадлал их өндөр төд тооцогдох байх албатай шүү. Ялангуяа 40 минутын сагсан мөнгөд бол. Завж руу гаргасан дахиад төгөлдөр энэ удаад холын шидэлтийг унгаж байна. За BCH Найц багийн хувьд бол яг энэ зүүнтлийн зав Росс. За баруунда сайд степ 3-аас явуулсан. Рэлер болсон шийдэлт амжилттай. Зөв төлөвлөгөөн дээр хомж ороод бөмбөний шийдэлт бол их л гоё болж байна да. За тэгээд бүр нэгээр давтсан. Ямар гоё ойлголцолтой байна. BCH Найц баг. За тоглооны секунд унжгаа гол өгсөн дамжуулалт Өсхөөр их өндөр төөргсөн. Тоолбортын гарыг дагуулчлаа. За энэ залуу ингэж л сайн тоглоод байгаа юм да. Нэг шинэ үе. Ингээд бэлтгэгдээд аль хэдийн лигт алхаад ороод ирсэн байгаа. Бидэнд анзаарагдаж байна. Бүр тод анзаарагдаж байна. Покийн довтлогын амжилттай болсон. Пок түндэр хамгаалтыг хийн. За эргээд хөөргөд явсан довтлогын амжилтгүй болсон. Сугар очир. За хоёр дараалал татгачлаа. Өрсөлдөгч багасаа салгаж байна гэдэг. Энэ бол үзүүлэлт тоон үзүүлэлт гэдгээр нь харах юм бол хурдан довтлогоо явсан. Довтлогоо амжилттай болж байна. Холын цаашид нэг тоглолтод 1.8 шидэлтийг амжилттай болгож байгаа. Энэ жижигхэн тоглогч гэдэг юу гэдгийг. За жижигхэн гэхээс илүүтэй байрлалын хувьд байгаа нь бол удирдлагынхнээс л харагдаж байна да. Росс. За бөмбөлж аваад өөрөө шууд холын цааш шидэлтийг гүйцэтгэсэн. Рэлерос. CBA буюу Хятадын хамгийн том лигийн тэмцээн. Хятадын дээдлигт тоглож исэн залуу да. Доошо дамжуулалтыг өгсөн сугар очрын 2 оноо. За Ворон гэв. За лавцент Ворон дээр хамгаалтыг хийж байгаа ад цаан Ворон өөрөө бие ашиглаад яваад орсон тоглох амжилттай. Залуу Монгол Улсын их сургуулийн төгсөгч. Бөмбөг таслагдсан Ворон урагшаа довтлоонд ороод ирсэн. 5 центийн дээрээс явчлаа Дэвин Ворон. Холоо шидэд авах тэр ер нь нэлээгүй байдал руу очиж байгаа. Тожилд орж суул авсан да. Холын шидэлтийг гүйцэтгээд Хинтийн нутгаас гаралтай залуу. Энэ тоглолтын Российн эсрэг, Мөгтрийн эсрэг Российн оролт самбардаад эвлэгхэн төгсгөлийг ичлээ. Тэгээ яахаар шонхрын залуучуудын хувьд биеийн хүчний хувьд нэлээд одоо хүнд тулааныг хийх болоо да. Хоолын шидэлт амжилттай болсон Эрдэнэ цогт лигээс энэ удирдалд одоо шилдэг шин тоглогч буюу Rookie of the Year гэдэг шагналыг хэрхэн ер нь бол залуучуудаа илүү бодсон бас авууштай дөрөв юм шиг санагдсан. За тэгэхээр яг л одоо лиг шинээр хэлсэн тоглогчдын дундаас Росс сайд степ холын шидэлтийг гүйцэтгсэн дахиад амжилттай болж байна. Энэ зайн дээрээс инхүү 2 дахь удаага хийлээ. Холчхон секунд 10-аас доош орсон Ворон Эрдэнэ цогт заслаа дөрөөр гарч ирсэндээ холын цааш шидэлтийг гүйцэтгсэн. Эрдэнэ цогтын шидэлт байндаа тусч байна. Шидэлт гүйцэтгсэн бол цагиргаан онсон Эрдэнэ цогт урагшаа шууд урдан довтлогыг эхлүүлсэн Батуйг Эсрбагийн бүст ганцаараа зогсож байлаа. Хасруу шонхруудаас зол жаргал будалтайлбар яваад орсон. Их чамин төгсгөлөөс алдсан ч 2 дахь боломжоор Өсхөөр оноогаа их хүлж байна. За манай лиг талбай дээр гуур амьсгал багууд нь яг ямар шүү сагсан мөнгөийг явуулдаг вэ гэдгийг үзэж судалсан, ярилцсан байх маань. Хаштагэр. За гол Жордан доолборт хүлээсэн. Тоглолтын хүчтэй тоглолт. Онооны зүрэг тэргүүллийг BCH Найц багт. За хаштагрын урагшаа өгсөн дамжуулалт сугар учрын төгсгөл дээр харамж уусан. Ямар балма таалт вэ? Энэ дээрээс сугараач бүр дээрээс нь явчихсан юм. Тоолборт 2 дахь боломжийг үүсгээд урагшаа урдан довтлогыг эхлүүлсэн сугар учир. За энэ удаа харин найдвартай оноо авчээ. Эхний хагас өндөрлөхөд бөмбөгөндөө дутуу үрчүү гэсэн чинь ямар гоё оролт болчоо. Одоо яг л удаа за ер нь барихаар юм байна да. Росс харин өөрөө яваад орчлоо. 2 оноо. Тийм ээ. Агуус 4 тоглож байл яг дарааныхан байна да. Тэгэхээр яг энэ өөрчлөлт 3 дугаар үе дээр олон хийж байгаа. Riley Ross 20 гараад авах юм бол би бол шилэлээ шүүл гэсэн тохиог ээж дараалал өглөөдөө тоолбор дундаас шийдэл амжилттай. Тоолборт дөрөв дээр гарч байгаа бөмбөг авсан Эрдэнэ цогт. За гараад ирсэн Сланы араас холын цааш шийдэл амжилттай. 52. За төлгөө мөрөгийн эсрэг довтлооны скул дуусч байсан. Аргалчлаа. Төгөлдрийн өнөөдөр завж руу гаргасан доошо Jordan Tolbert дахиад гаргасан төлгөө мөрөн дундаас шийдэл дунсан. Яг л өөрөөхөө зайн дээр авчлаа да. Өнөөдөр бас л одоо энэ тэнцүү өрсөлдөөнтэй юм тоглолтыг үзүүлээд явж байна да. Ямар гоё хөдөлгөөн бэ?
За төгөлтөр гэж хэн залуу. Өнөөдөр үнэхээр онцгой шин. Дахиад яваад орсон. Дамжуултыг гаргаад өгсөн. Дугур Эрдэнэ сувс хоолны шилдэг гүйцэтгээд амжилттай болж байна. 59-54 болсон. За чи юу вэ? Батмадхийн хувьд одоо төгөлдрийн хувьд бол одоо тэгээд бөмбөгөнд хурж байгаа хүрэлт бол байдаг юм уу? Росс мэт юм да. Бөмбөг тасдагдлаа. Дээрээс нь явсан. За стэнэг Буцаад байгаа мөнхтөр бөмбөгтэй. Буцаага Warner бөмбөгсөн. Тэгж яваад шууд гараас гаргаж байгаа юм байна. Шидэл амжилттай болсоор BCH Knights баг. Росс тавгцэнд дахиад ямар гоё дамжуулалт татсан бэ? Росс Warner төгсөн дамжуулалт. Эрдэнэ цогт. Хамгаалагчтай болон за шидлэг үүсгэсэн. Эрдэнэ цогт харин нөгөө талаас. бүгдийн аркны араас авлаа да. Ер нь өөрөө баг оролт хийх оролдогч ер нь байхгүй байгаа дээ. За гаруул яг холын шидэлтийг гүйцэтгэж бусд үед бол дамжуулалтыг илүү гарах боломжтой довтлохоо өөрөө төгсөх юм болов ийхийгүү байдлаас довтлж чадсангүй алдчихлаа. Зүрөөд орсон Баатхойгийн үзүүштэй нэгэн оролт. Тавгцэнд шахаад яваад орсон. Дахиад Jordan Толбертын хараатай хамгаалалтай Пок. За яг л цагирны доор өрөөд ихийгүү байлдэрсэн Росс. За хөдөлгөөнүүдээс гоё юм аа Рейдерос. Мэдрэмжийг Нас автомат шилжлээ. За 3 дугаар үеийн сүүлчийн 30 секунд Росс өөрөө орж ирээ шидэлт гүйцэтгсэн. Рейдеросын шидэл цагир тунсан нэмээд алдаа садгасан. Газаргүй тийм тоглолт болж ин да. Холын шидэлтийг гүйцэтгэсэн. Шидэлт амжилтгүй болсон. Базаргүр 2 дахь боломжийг үүсгэж дээшээ яваад довтлоо амжилттай. Төгөж байгаа Батмандах руу ихийгүү дамжуулалтыг Батуйг салгаад авсан. За довтлогоогоо төгсгөж амжсан. Үнэхээр гоё оролт байсан. Зээл авах юм бол зодж жаргал ерөөсөө эргэлзэх юмгүй шиддэг. Ийм тоглолттой тоглогчтой. Холын шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт амжилттай болж байна. Төгөлдрийн хөө 15 дахь оноогоо авлаа. Warren баруун талдаа шахаад орсон цаашаа дамжуултыг гаргадаа. Холын шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт амжилттай бол Зулж жаргал. За дамжуулалтыг Батмандах дээр өгсөндөө холын зай шидэлтийг гүйцэтгсэн. За яалтчгүй багийн одоо хамгийн сайн шидэгч бол гарцаа. зол жаргалын эсрэг шахаад тоглоно. Бөмбөгөө дахиад алдсан. Jordan Толберт маш хэрэгтэй үед холын шидэлтийг ийхүү амжилт шууд хурдан довтлоо. Дөлгөө мөрөнд амжилтыг гаргасан Эрдэнэ цогт цуусуул холын шидэлтийг гүйцэтгсэн амжилттай багийн ахлагч Эрдэнэ цогт хэлээ шүү дээ. Саяын завсарлага бол видео удаашруулалт байсан. Энтгэг залуугийн ихний оноо Тэгтээ өрнөл гардгууд Росс бие өгөөд баруундаа яваад орсон. Рейдерос довтлогоо амжилттай болсон. илүү гарах боломжтой юм. Довтлогоо хийж байна. Росс холын шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт амжилттай 91-90 болоод гол чонхрууд нэг оноогоор авсан хамгаалагчаас салж чаддгүй да хаштагер дээр гараад ирсэн. Холын зай шидлэг гүйцэтгэсэн хариуг нь тэр доор нь үлжээ. энтгэг залуу тоглолтын BCH Knights баг гэснээр үлрэлт 4 тоглолтоос 4 хожилтой нэг ч хожигдол хамсаагүй цорын гац баг хിവэр үлдээ.